Энэ Монгол хүний гэр мөн үү? Яасан бэ зүгээр үү? Өглөө 7 өнгөрч явахад хонх дуурж ирсэн. Код хийгээд хаалга онгоогоо навчтай. Хагийн дээр тусдаа гарсан. Энэ хамарчаар унчихгүй сте. Байрнаасаа гаргинэ одоо хайцнаа. За өнөөдөр бид хоёр хагийн дээр хамрын эмнэлэг дээр ирж хагийн чихээс ахуулах гэж байна. За барайха би амжчоо. Чихээс ахуулч 3 хоног чихээстэй чаага байлаа. Өнөөдөр нэг авч хаяа. Йоо. 3 хоног нохоо шиг л авсгаллаа. Нохоо хүртэл яаж авсгалдгийг бол амаараа ёо. За Peter's аптекаас нэг маск авчлаа. Бас маск зүгөөд явуул зүгээр юм болоо гэж бодоод. Тэгээ Peter-ыг ер нь сайн алхаж хавангаа буулга гэсэн. Тэгээд манай байр руу бараг 1 цаг орчим болох гэсэн дээрээ. Жохоо алхачих тий. Тэгээ жоохон алхаад явъя гэж бодоод алхаа явж байна. Алхуул хаван сайн бодог гэж. Сая гэхдээ манайхан хамрны нөө чихээс авсан штэ. Тэр чихээс юу вэ? Бараг вайны нөгөө бүглээ биш үү? Бүр амар урт хоёр юм авлаа штэ. Ёо нэр ухаан алдангаал алдлаа. За Peter нилээ яваад бараг 2-3 км алхаж уу яваа. Алхааг үсэн шиг тий. Тийм тэгээс хаа нэг цай кофе ууя гэж бодоод мега кофе дараад ирлээ. Cheers. За тэгээ бид хэд ч ирээд бараг 5 хонжиж байгаа юм байна. Тийм биш тий. Тийм тэгээд одоо бас нөгөө ихний нөгөө байраа 7 хоногор захиалсан. Бас эмээг аж мэдгүй таалагдахгүй гэж магадгүй гэж бодоод тэгээд одоо бас байрнаасаа гарах хугацаа төгсөж байгаа тий. 2 хоногийн дараа гарах юм байна. Тэгээд бас Канам хавцаач байраас хөөх үнэтэй юм уу тий. Яг энэ хавар нөгөө нэг хэрэглэн ч өндөр, байран ч үнэтэй ялтчихгүй. Тэгээ бүх имлэг ингээд өндөрсөн юм байна. Тэгэхээр энэ хавьяасаа холдож болохгүй байгаад байдаг. Тэгээ манай бонхид өдөө хоёр манад ирлгээд байгаа л да. Тэгээд энэ ч авчгаар ялцчих нөө өдөр болго наашлах хэрэг гараад. Тэгэхээр яг энэ хавьдаа нөө эмчилгээ өдөр болгоны эмчилгээгээ дуусгачаад энэ ч он руу очие гэж бодоод бид хэд яаж ийж жагаад Ганнамда дахиад нэг 5 хоног сунгах шаардлага гарчаад байгаа. Тийм байна. Тэгээд нөгөө үсээ угааж олдгүй. Нэг асуудал гарлаа. 7 хоног үсэнд орохгүй юу? 7 хоног усанд орохгүй гэж нэг 3-4 хоног үс тослогдож байна. Хэцүү байна. Тэгээ яг үсчний газар ороод угаалгаж болох юм байлээ. Тэгэд үс жоохон асуудалтай байна. Тий. За тэгээ чихээс авсан гоё юм. Одоо нөгөөдрөөс илүү би гипс авахулна. Тэгээд хавирганы ойд л хамрын дотор талын ойд л байна. Бас болоогүй. Тий. Тайвшрах болоогүй. Инээж болохгүй, ившээж болохгүй, найтаж болохгүй, усанд орж болохгүй, нүрээ угааж болохгүй яа. Бас нэхэм хорд юм байна. За хаалгаанд орсноос хойш бүр нэг гоё цаг магтаа амраад штэ. За тэгээд унтах бэлтгэлээ хийж гин. Хамрын чихээстэй хахад бүр унтахад заавал хэрэгтэй бүр үнэхээр ус заяа. Энэ ус бүр багтдаг гэж боддоо. Тэгээд уруулан өлөгч. Аам амир хатаад уруулаагүй хатаад ус айгүй хэрэг болт юм бэлээ. За тэгээ бас яг ингээд хамар хийлгцэн байгаа үед дали харж унтаж болохгүй. Дали харуул хамар яг энэ зүг рүүгээ далих магадaltaй. Яг л дээш хараад унтах хэрэгтэй. Ерөөсөө дээш харж унтах айгүй чухал. Яа тэгээд яг нөгөө нэг ингэж зөв хөвтөж унтж сураагүй хүнд яг энэ айгүй чанга байд юм байна. Өнөөдөр хангалгаанд орсноос хойш хаагийн хувьд 4 дахь өдөр, миний хувьд 3 дахь өдөр болж байна. Тэгээд уг нь бол өнөөдөр гоё хагасан өдөр. Анх удаа солонгост тийм уйдгартай хагасан өнгөрүүлж байна. Өнөөдөр угаасаа ямар ч нөгөө гарах ажил байхгүй. Өчигдөр би чихээс ахуулцаа. Тэгээ өнөөдөр сайхан амарж ин да гэртээ. Тэгээд сонио сайхан гэвэл бидний нөгөө юм байрлаж байгаа байр байгаа штэ. Маргааш юм байрнаасаа гарах хугацаа. Тэгээ бид нар өчигдөөс бүгд дор доорноо хайж агаад дараагийн байрлах газараа олцсон байгаа. Гэхдээ ерөнхийдөө миний хавдраа бол бууцсан байна гэж шүү золоо. Тийм байна уу манайхаа яаж вэ? Хаагийн холбоочд минийх жоохон хацрын доод хэсгэр байна. Чихээс авчиж онгоосон. Тэг чи буцаад хавдраа шууд буцаад тийм аа. битүүрүүлчих чинь. Тэгээ манайхаа жоохон гоншиж ярьж шүү. Тэгээ өнөөдрийг сониныг бол нэг зочин ирж байгаа манай гэрт. Та хэд мэдэндээ манай влогт орж исэн номё гэд найз. За тэгээд эргэлт авлаа. За өнөөдөр бид энэ байранда байх сүүлчийн өдөр тэгээ жоохон бай парти маяг юм хийж байгаа юм уу да. Хамаг байдаг ямаа суллалж идэж гин. Жимсэн ингээ бэлдсэн. Тэгэл бэцгааж би. Шопинг хийх цаг хугацаа зөндөө байгаа л да. Яг яалтчгүй нэг энэ гипстэй хэд хоногтой бол 50 ууж байхгүй болохгүй байгаа. Тийм болохоор дараа яг шопинг хийх өдрөө төлөвлөчихсөн байгаа. Маргааш бидэд болохоор яг одоо бидэд яг одоо Канам
яг руу очих гэж за бараг хөлчөө нэг 10 минут ихсэдэг байхгүй юу. Тэрнээсээ бүр ойртож байгаа. Илүү ойртоод яг Канамын төвд нь байрлах гэж байгаа. Тэгээд тэр болохоор өстой харж ард захиалсан 3 ортой. Тэгээд энэ байрыг одох нь илүү том болов гэж бодож байна. Орсон чинь бас жижигхэн байд юм бол яа гэм бол яг нөгөө зурганд итгэж болдгоо л юм байна ер нь бол. За би тэдэг түрүү найз зэрэгчин гэсэн энэ дахиад хагалгаанд орсны дараа хамгийн анхны эргэлтийг нэмээ хэлээ. Би тэд юу идэх вэ гэж бусаам захиалчлаа. Тань зөндөө айгүй. Вау. Нэг юу жамтагаа мөн богомбап захиалж ийдсэн. Тэрнээс өөр юм захиалж идэв үү те? За би тэдийн захиалсан бол энэ барах юм уу? Амар их байна. За тэгээ маш их баярлалаа. Намаа ганцаараа пив хаашаа хураач уу? Пив ууж байгаа. За бусам дуртай лайк дараарай. Нүгч जैन гаргаж जैन бидэд бүх ачаануудаа бэлдээд бас хүн ингэсэндээ ачаад олчжээ. Аваал юм байна тийм үл минь. Хэцүү лагшин муу байна. Тэгвэл уг нь бол өнөөдөр авах хэвээр 3 хоногор тооцвол 72 цагийн дараа тэгсэн чинь нөгөө бүтээсээ өдөр болохоор ажиллахгүйгийн улмаас 4 хоногийн дараа авах болохоор болсон амар хэцүү. Гэхдээ амар сэна би тэ дундчихсан хгүй урчин нөө маа найз 3-т яваа та гитараас жоох орой унтсан. Тэгэл өглөө 7 өнгөрч явахад хонх дуурж ийсэн эхлээд тэгээд за арайч тэ дуурж байгаа явчих байлгүйгээ бодсон чи код хийгээд хаалга онгоогоо наачтай. Амар тэгээд зайлууллаас нэг онгоолгонгуудаа юу ачаа мачаа харчаал за хүмүүс байгаа юм байна гэ хац юм шиг нь бодвол нөгөө цэвэрлэгээний хүн байсан болов гэж бодож байна. Эсвэл дараагийн орох хүн тийм мэртэрнэ гэж байхгүй сте арайч байхгүй л гүд тий. Та нар яг хэн байсан гэж бодож байна? Хагалгаанд ороо 5 онсон байна. Би 4 онсон байна. За нүүрний хавдар бол нэлээд буус харагдчихэв тий. Ийм болсон байна. Зоологийн хавдар. Миний энэ тал байгаа, энэ тал нь байхгүй. Тийм байна. За хамар бол угаасаа байнгын битүүрэлтэй байд юм байна. Нэг чихээсээ авциж хавдар нь бараг дээрээсээ доошлт юм байшаа хамар бүр бивтүү. Хизээ онгох уу? Хизээ онгоод юм. За тэгээ бүгдээрээ шин байрлуугаа явцгаая. За шин байр чи манайхаа их дэжгүү гэдэг байгаа штэ. 2 3 өрөөтэй, 2 3 ортой. За би тэд яарад чихтэй хамаг юма бэлтцсэн байсан ч ашгүй 2-оос гарч болно гэсэн. Өнөөдөр энд хонох биднээс өөр хүн байхгүй юм шиг байлээ тий. Тийм болохоор орой гарч болж байна. Тэгээд бас барьцаад байгаамаа өглөө танахаас хүн орж ирээс тий. Тэр уурлаж тэгэнгүүтээ 2 хүртэл байж байгаа байхгүй юу. Тэгээ шууд эндээсээ таксийн цугаад шинэ байрлал явахд болж байна. Хамар гоёлчвол хажууд шиг арж мэдлэн гинэ. За манай нөгөө солонгоснээс бунхи бид идэд 3 чимдан батгах машин гэж Starx дуудсан байна. Одоо ирж гин гэж байна. За Тэмүүлэн чи ерөөсө флагт орохгүй яваа да тэнд одоо найтаагаа л. За дэжгүй юу? Яа энэ дэстэй юу вэ? Энэ дэстэй юу вэ? Тэгвэл бид тэдний 3 чимдан жижиг машинд яагаач багтахгүй юм байна. Тэгээд том машин дуудаж өглөө. Тэгээ явцгаах чинь да. Яасан бэ зүгээр үү? Тэмүүлэн бол өстой үнэхээр гамгүй найтаж байна. Үн найтаж болохгүй гэсэн шүү дээ юм чи үн. Бараг хаалгаанд орсноос хойш бараг 20 30 удаа найтаж юу яач. За бид гурван ядаж нэг маск зүйтэй. Тэгвэл гуруулаас ингээд оронгот хүмүүс их жирэгч шүү. Үгүй тэгтээ харьцангуй заяа солонгост ер нь госхны хагалгааг бүгдээрээ амар ойлгодог болсон. Нэг тийм нэг гайхаж харсан зочиртож харж байгаа хүмүүс баг байхгүй. Ерөөсөө л ингээл энэ хавар ялангуяа зөндөө л ийм хүмүүс явж байгаа юм байна. За Тэмүүлэн битээр урдаа суугаад золоо хойно сучлаа. Гэтэ харин бид гурав чамдаана зүгээр жолоочтой шууд орхичлоо. Энэ машиныг яг туу 12,000 вон болсон байна. Тэгээд ойрд нөө жижиг машинд гурлаа суусраад бас том машин суусч бас тухтай шүү. Хөл мөлөж ийсэн шигэ. Өнөөдөр Солонгост айгүй бүрхэг өдөр байна. Өдөр байна. За би тэд байрнаасаа гарч ирээд хоол идэх гээд сүндэ идэх гээд нэг газар ирсэн байна. Тэгээд идээгүй байгаа тийм. ерөөсөө идээгүй, идэж амжаагүй байгаа. Ер нь хоолнд айгүй бага ороод яваад байгаа. За тэгээд энийг хаагийн ас болсон. Их гоё газар юм шиг байна. За орцгоё. За юу захиалах гэж байна. Дахлаад юм чинь. Ядаргаагаа тэлнэ. Цаагийн цаанаа нэг хаагийн ирээгүй гараас зөрчих юм шиг. Зэ нэг хүн шиг хоол идэх чинь да. Ойрд чинь байнгын нөгөө
хөргөлтөр хоол захиалаад байсан бидэд. Гахаан гиз дотроо сайхан альжаал ядаргаагаа тайлж авъя. Хаванга буулгая тийм манайхаа. Like the Milky Way, the Milky Way. You give me them hard eyes. You know how I look in the nightlight. Ooh, over my star sign. I know what you want. За бүгдээрээ сайн уу. Өнөөдөр бид хэд цоо шинхэн дахин нэгэн байрандаа ирцгээлээ. Тэгээд түрүүний байрлаж исэн газраас маань ердөө 15 минутын зайтай. Яг л Каннам дүүрэг дотроо. Тэгээд тэрийг бодохноо нэлээд том 2 өрөө. За тэгэнгүүтээ айгу тийм одоо яг юм нэг солонгос хэв шинжийг агуулсан байр нь ер нь тэр мэрийг харуул бүр авдартай заяа. Та бүр гайхах. Ийш айгу хөөрх юм интерьер хэсэгтээ энд ингээд зураг мураг авахулт юм шиг байгаа. Ингээд хаагийн чимдаа энд нь ойрхсон байна. За энд ингээ гой зураг авах хэсэг байна. Ийшээ ингээ галтгоо цэвэрхэн цагаан өнгө авах чайгуу гой цэвэрхэн харагдуулж байгаа зөрн. За тийшээ ингээд галтгооны бүх хэрэгслэн бэлэн аяг шанаг, вайн, сөөж ууж болж гин те. Аяг шанаг манга бүр ямар хөөрхөн кут байгаа зү өнгө нь. За юм байна. Гэм бэлээ түрүүнийх маань индукцсэн энэ бол газ юм бэлээ. Тэгэхээр илүү уг нь мэдрэмжтэй хоол их гоё боломжтой. Энд болохоор дахиад ийм хөөрхөн хэсэг байна. Ийм хөөрхөн жижигхэн 3 толтой. Намайг л их сайн толон тараа гэсэн юм л бо. За энэ тараа хогийн сав айгу хөөрхөн шидсэн. Ингээд дараа онгоч тийм л лээ. Ингээ 3 хогийн савтай. Цанцран. Оо энэ ихтэй амар том байгаас тий. Угаагч хатаагч хоёр нь ингээ хамтдаа арай сүртэй юу энэ ихтэй. Амар том угаалгын машин хатаагч хоёр нь хагийн дээр тусдаа гарсан. Бид нар ч нэг ингээ бөөндө нэг орон дээр байсан ш. Тэгээд энэ байр маань 2 өрөө болохоор тусдаа гарсан. Тэгээд 2 хүний ийм 2 ортой ийм хөрхөн унтлахны өрөөтэй хараа. Энд их бүр эйгүү гоё байгаа зү. Эйгүү тийм уужим гэх юм уу түрүүнийхээ годохно. За ийшээ хараа ийм хөрхөн хувцсны ийм үлгүүрийн хэсэгтэй. Тэг ингээ хаасаагүй юм ногоо ургамал шийдсэн. Амьд юм уу гэхээр амьд биш яхаа айгуусаа нөө. Юм яг амьд юм шиг харагдаж байгаа. Тэг ийм хөрхөн гэрлүүттэй. Тэг энд нэг жижигхэн буудантай. Энд юу харж суу гэж утсан юм бол. Энэ зурагт байхгүй хахад бууданд авцаах. Энийг том өрөөр оруулнаа ерөөсөө. Сонхоо харж байгаа юм шиг шүү. Тийм байна те. За зочны өрөөр явцгаая. За зочны өрөөний хэсэг болохоор ингээд 6 сандалтай нэг хөөрхөн дугуй ширээтэй. Тэнгүүтээ энд нэг үлгүүр байсан. Үлгүүрлөө навцаалгдсан. За тэгээд энийг хардаа. Энэ бас амар хурх уц муцаа оролдоход айгуу тухтаагаад ингээ оролцчихно. За энд хараа. Энэ бүр амар нэрийн энд энэ гэрийн эзний маань авдрал юм шиг байгаа. Амар хөөрхөн байс энэ цоожтой юм бэлээ. Гэхдээ айгуу гоё нандаа харагдчихлээ. Ийм хөөрхөн 2 нугастай. За ариун цэврийн өрөө амар халуун. Айгуус юм тэн ажиллалцсан, үлэгч ажиллалцсан. Тэгээд яг аргагүй юм бэлээ. Үлэгч хэрэг ажиллахгүй л айгуу сэрүүхэн байх магадaltaй. Ингээ цэвэрхээ нэг ариун цэврийн өрөөтэй. Төрөөнийхийг маань одоо ариун цэврийн өрөө нь жохом яагаад хамтран амьдр. Харин дээ. Хаалганы найз гэх юм уу? Хамтран амьдрах цахаа өрөөр орчт юм уу? Хай. Амьд байна уу? Амьсгалж ийн үү шалгадаа? Энэ хөөх юм шүү. Тэмүүлэнгийн өрөө. Тэмүүлэнгийн өрөө юм байна. Халдаг гоо бас гооц муцаа халаачжээ. Энд айгу хөөрхөн зөө юм бас нэг юм нэг авдар шиг юмтэй энэ дотор нь бүр юу байсан шүү дээ. Имийн сан байсан шүү дээ. Имийн сангийн аваад хэрэгэлцсэн. Өө энэс муухай юм байна. Тэмүүл нэг ингэсгээл хөвддөг юм дөө. Салтаасаа махаагач. Баг байхад ээж ав тэгэж хэлдэг байж лээ те. Салтаасаа махаагач. Энэ байна те. За энэ хажууд л мод цаад нь бүр яг нэг далайн хэрэг дээр хитэж байгаа юм шиг л. За халуун оронд байгаагаар мэдэрж байгаа юм байна. Энэ жинхэнэ 70 м2 руу дөхнө. Гэтэ арайч төхгүй бах нэг за нэг 60 юм уу 55 ч юм уу те. Айгу хөөрхөн цэвэрхэн. За тэгээд ийм хөөрхөн байр болсон. Тэгээ эн чинь 5 хоногийн $420 илүү. За тэр хавцаа байсан. Түрүүн гарч сүндээ идсэн штэ. Тэгээ одоо дээр нөө дэлгүүрээс юм дункаас авсан байсан. Гарахгүйгээр шууд дункаасаа идчихэл амрыг гэж бодож байна да. Түрүүнийг заримг авсан, заримгаас идчих хэвчтэй гэсэн. За тэгээ доошоо гомоо имерхүүл юмнар байна да. Ер нь ингээ хараа, хүн ингээ харангууд им жуус ууддаг байгаа байхгүй юу гэсэн. Ус ууд юм байна. Эсвэл газтай ундаад юм байна. Газтай ундааны эргэлэг ерөөсөө хасчаар жууснийх уухгүй болсон. Дандаа л ус уун. Усыг баг өдөрт ийм том 2 литрийг баг бид 3 нийлээд 6 мургаг тусгаж шин. Тэгэхээр ус бүр айгуу савж байгаа. За Тэмүүлэн олон хоног орон дотор хөвцсөн. Үйлчлэгээ авсан. Одоо жоохон босгож хоол мол хийлэхгүй болвор.
Хөвтөд ахаар шуурх хараадсаж жаа. Миний гэхдээ яг ингээ уг нь бууж яснаа буцаад эндээ хөвтөнгүүд юу н энэ хаван ч буцаад дээшлээд идэм шиг байна. Аль болох юм зогсоо байвал сайн доошилт юм шиг байна. Тэг хөдөлгөөн. За бүгдд нь өглөөний мэнд манайхаа Солонгос улс Сөүл хот хагалгаанд ороод аль хэдийн 6 хонсон байна. За өнөөдөр бол онцгой өдөр. Манай Тэмүүлэн өнөөдөр чихээс авах өдөр байгаа. Тэгээ Тэмүүлэнгийн хувьд урч нь бол нэлээд амьдралынх нь тий хар дарсан хамгийн урчин байлаа гэж ярьсан. Нилээ муухай шинэлээ л гэдэг. Бид хоёр нөгөө бид хэд ч нөгөө хоёр өрөөтэй олцсон шүү дээ. Тэг хагитаар унтчих чи Тэмүүлэн шүн орж ирээд тэгээд нөгөө нэг зочсон уу? Хагийн ол зочтой. Тэмүүлэн шүн орж ирэнгүүтээ нилээ хөрхрээд байгаа нь хагийн дээр 7 удаа унтаж чадахгүй тэгээд нөгөө хөрхөр шилжээд Нэг өрөөтэй хоёр өрөөтэй болсон гэсэн шиг бас дамжиж мэмжид тий арай бид нар ч дугаар 3 өрөөтэй байгаа шүү дээ. 2 өрөөтэй олцсон гэсэн шиг. Би зүгээр ил аваар тэгэл болоо. Тэгэл болоо би бүр яг хавирга дайжгүй юу? тэгээ хавиргаа өргөдөг үрчээ дүүрч байна. Дахиад авбалаа чихээсийг л авъя. Яа нэрэл чихээс бол тоглоом биш шүү. Ингээ баг ингээ чихээс нүдний ийшээ хүртэл ингээ тулцсан байд юм шиг л амар урт. Баг ингээ шагшуургал гэсэн үг. Дотор хатцаа одоо суг татанда. Би одоо ингэ Орилдсон байлээ шүү. Сайхан хоёр удаа орилчраасаа. Яа битэд нэг орой юм чикен захиалсан. Догтой юм бэ. Тэмүүлэн чихээс авсан өдөр чикен захиаллаа. Яа. Бид гурав ерөөсөө яг гуруула камерт ерөөсөө зэрэг орохгүй байгаа юм тий. Ингээд маргааш гол нь би нөгөө гипс авахулна. Бид гурийн гуруула гипстайгаа хамгийн сүүлч өдөр. Сүүлчийн өдөр эмгэнэлтэй ч юм шиг гоё ч юм шиг яг яах вэ? юу юм гэлтэй. Тэгээ жимс идээд өндөр Тэмүүлэн нөгөө чихээс авахулсан. Бараг 4 хоног авахулаа. Уг нь бол 3 хоног хөстэй шүү дээ. Тэмүүлэн ганцаараа чихээстэй хагийн өдөр чихээс болох нөгөө хөрхөрх нь багассан. Тэгсэн чи Тэмүүлэн яг нөгөө нэг өрөөндөө даараад ингээ манай өрөөрөө орж ирээд тэгсэн чи хагийн өдөр зочоод тэгээ Тэмүүлэн яг манай өрөөнд орж ирээ. Унтж байгаа байхгүй. Унтахтай амар хөрхрээд. Би болохоор нойрондоо дэлдэ унтчаад хагийн унтаж чадахгүй. Хоёул нөгөө өрөөрөө ойг. Тэвтэр Тэмүүлэнгийн нөгөө жижиг өрөөнд дээр өглөө унтсан шүү дээ орны нэгтэй. За тэгээ би тэд ерөнхийдөө өнөөдрөөс Instagram дээр стори пост ер нь оруулах зөхөө тий. Гайг болцоо. Тэгээ арай гайгүй стори дээр оруулж эхэлж байгаа. Тэгээ манайхан гоё ороод Тэмүүлэнгийн инстаг ерөөсө тавьж өгөхгүй яваад байгаа ш нэрэ. Тэмүүлэнгийн инстаг энэ тавьчаа манайхан тэгээ дагаарай. Инфлюенсер шүү дээ. Уг нь бол бас Амар даавал инфлюенсер. цагтаа бас л за тэгээ би маргааш нөгөө гипс ахуулчингууд хавирганы ойд л байгаа штэ. Тэрэн дээрээ нөгөө ус нэвтрүүлдэггүй наалт нагаад намайг усанд орж олно гэсэн. Тэгээ би ер нь 7 хоногийн дараа усанд орчих чинь да маргаашаас гоё догдолж гин. Та хоёр мань бас жоох өндөр орж гин үү? Яаж гин? Тэгээ ерөнхийдөө бас үнийн судалгаа яаж нэрэ энд жимс үнэтэй нөө. Бид нар жимс л идэж чинь ерөнхийдөө тий. Би заяа өмнө нь Costco болоо E-Mart-аас жимсүүд ер нь дандаа авдаг басхгүй Солонгост байхдаа. Тэгэхэд айгу хямдхан байдаг байсан юм. Тэгээд сая болохоор ирснээс хойш би тэднэр лөө орж амжихгүй. Юу дандаа юм жижигхэн мартууд руу ороод байгаа хгүй Солонгос. Тэгсэн чинь яг үнэтэй л санагдаад байна надаа. Жимс нь. Уг нь бол Солонгосын жимс нь хямдхан байдаг байхгүй юу? Тэгээ би мандарин зандриныг бараг Монголоос ялгаагүй Монголоос ч бараг үнэтэй үнээр аваад байгаа юм уу? Бүр үнэхээр өнөөдөр гайхаад маргааш нэг E-Mart орж жимсний үнэ харъя гэж хэлж байна. Costco бол угаасаа бүр хямдхан байдаг. 5 ил мандарин ч амар хямдхан. Тэгэхэд жижиг дэлгүүрүүд бол амар үнэтэй байна. Зардал юунд их гарч ийн вэ гэвэл ер нь амьдарч байгаа байранд л их гарч ин да. Дандаа бүгд доллараар. Тэгээд хоол бол яах вэ? Хоол бол яах вэ? Дайжгүй байгаа тий. Гэтэ чи тэрийг 14 онд байдаг ахт чинь хоол 7000-аас ол одоо 12000 болцсон одоо байхгүй. Тийм байна. 1000 төгрөг нэмэгдсэн. Бараг бүхэл бүтэн яг 2 дахин нэмэгдсэн. Тийм байна. Тэгээ зарим газар бараг будаагүй будаан тустай үнэтэй ч гэх тий. Би тэд энэ байрандаа орж ирэхэд энэ байр 3 давхартайсан. Чимдаанаа оруулж ирэх гэж бас гэцүүхэн л байсан. Яг үнэглэхэд. Тэгээ нэг чимдаанаа 2-2-ороо дамжилж орж ирсэн. Гэтэ хүнд юм өргөд явчвал яг яах юм? Яг юу болох юм? Энэ ойдл модл нөгөө задарчих юм уу? Хавирга чинь задарчих юм шүү. Хавиргаа. Энэ хамарчаар унчихгүй сте. Юу гэж болохгүй шүү дээ. Гэж болохгүй гэсэн. Хараа тэглүүлэхэд ч гэсэн 20 хилээс дээш юм өргөж болохгүй. Яг чимдаа 23 байгаад байдаг. Яах вэ гэхгүй. Манай хоёр ч одоо хоёр хагалаг даацсан хүмүүс шүү дээ.
Одоо 3 дахь хаалга хүлээж байгаа тун удахгүй. Энийг тэгтээ хэлэхгүй та нарт. Нуус ялгаж яадаг хөө. Тэгээ маргаашийн блогоор бөөндөө иргэд уулзцаа. Маргааш гол нь гипс авах өдөрчтэй манайхаа. Хаагийн шинэ камерыг харах нэ. Яа, би харж чадахгүй байхаа.